Их дэлхийг аврахын тулд эдгээр новшнуудыг зайлуулах хэрэгтэй. Тэдний дүрмээр тоглохгүй бол алуурчин хурж ирээд чамайг устгах болно. Энэ бол хууль дааны онол биш. Энэ бол бодит баримт юм. Тэднийг энэ дэлхий дээр хамгийн хүйтэн цустай алуурчид ч гэж нэрлэдэг. Тэднийг сайхан амьдруулахын тулд ядуус туслаагүй. Бид зөвхөн баячуудыг улам баян болгохын тулд энэ бүхнийг хийдэг. Дэлхийн ертөнцийн дээрх лидерүүдийг алга болгодог цорын ганц байгууллага бий. Таны сонгоочгүй байхад хамгийн аюултай байгууллага. Энэ бол энэ дэлхий дээрх хамгийн хүчирхэг байгууллагын тухай юм. Тэд бол цэрэг айран биш, засгийн газарч биш. Зүгээр л нэг банк. Ямар ч улс орны засаг захиргаанд ор биш. Тэдэнд хил хязгаар гэж үгүй. Ямар ч үүрэг хариуцлага гэж байхгүй. Тэд бол олон улсын валютын сан юм. Олон улсын валютын сангийн гол зорилго нь юу вэ? Бүхэл бүтэн улс орнууд яагаад тэднийг үзэн яддаг вэ? Яагаад бүхэл бүтэн улс орны лидерүүд тэдний эсрэг дуугарснаар нэг бол алга болж суудлаасаа унаж байсан бэ? За тэгэхээр тэд хэрхэн ажилтгийг ойлгохын тулд үүнтэй ижил хөв тавилан давтсан түүхүүдээс авч үзье. Бид бол Африкийн шинэ үеийн төлөөлөл. Квама болон Крума ерөнхийлөгч нь хувьсгалыг санаачлагч мөн неоколоничлын империализмын сүүлчийн үе шат хэмээх номын зохиогч юм. Африк боолчлолоос чөлөөлөгдөөгүй шинэ үеийн боолчлол өрцөн гэдэгт итгэдэг хүн байсан. Тэр дэлхийн ертөнцид олон улсын валютын сан бидэнд туслах гэж ирээгүй гэж сануулсан. Тэд бол банк санхүүгийн системээр халахлагдсан эзлэн дүрмгийлэгч. Гэвч Гана улсын эдийн засгийн дээсэн дөрөөн дээр байсан. Харин олон улсын валютын сан тэднийг аврахаар ирсэн гэж байна. Харин Нкрума үгүй гэж хэлсэн юм. Яг нэг жилийн дараа 1966 оны 2 дугаар сард тэрээр Вьетнамд онгоцтой газарддаг. Түүний эзүүд тэдний засгийн газар нуруу ундаг. Зэвсэгт хүчин мөксддөг. Харин Крума үл үзэгдэгч болчихдог. Парламентын байрны гадаа Гана улсын ардчлалын байрны гадаа дарангуулагчийн өшөө болгоныг нураажээ. Хэдхэн өдрийн дотор шин засагдал олон улсын валютын сангийн нөхцлүүдийг зөвшөөрч гэрээ хийдэг. Тэгээд тэд төрийн эрхийг гартаа атгсан. 1972 онд Чили улсын ерөнхийлөгч Салвадор Аянде нэгдсэн үндэсний байгууллагын эндэр дээр зогсдог. Тэд биднийг бүх дэлхийн ертөнцөөс тусгаарлахыг оролдож байна. Бидний эдийн засгийг боомлж, зэсийн арилжааг царцааж, биднийг олон улсын эдийн засгаас шахан гаргаж байна. Бид шинэ үеийн империализмын хохирогчд болцоод байна. Хууль ёсны боловч илүү овчин залжин аргаар. Ингээд тэдний хэрэгжүүлж буй арга нь үр дүнтэй байна. Тусгаар улсын эрх чөлөөг дарангуйлж байна гэж хэлжээ. Тэрээр олон улсын валютын сан Дэлхийн банк болон Төв Америкийн хөгжлийн банкыг ч буруушааж байсан. Удалгүй тэр Америкийн нэгдсэн улсын өмчийн зэсийн урхааг үндэсний болгож дарамт биш бүрэн эрхт байдал дээр суурьсан эдийн засгийн хэв журмыг бий болгохыг мөрөөддөг байсан. Гэвч шударгаас ирсэнгүй. Дээгүүр нисэх онгоцууд ерөнхийлөгчийн ордныг бөмбөгддөг. Алианда гартаа бинтов барьсан чихтэй амиа алдсан гэдэг. Зэргийнхэн засгийн эрхийг авч хэдхэн 7 хоногийн дараа олон улсын зээлжих шугамуд дахин нэгддэг юм. Зах зээл амьсгаа авсан мэт тайвширдаг. Цаг хугацааг урагшлуулбал 1998 оны 1-р сар Индонез улс ерөнхийлөгч Сухартаа олон 10 жил олон улсын валютын сангийн үнэнч хэрэгжүүлэгч юм. Ингээд төлшний татаасыг бууруулахыг эсэргүүцдэг. Тэр татаасыг танахгүй гэр бүлийнх нь эзэмшдэг монопол компаниуд бол бүрч халдшгүй байлаа. Гэвч эсэргүүцэл бүхэн үн цэнтэй. Тэр үн хэтэрхий өндөр байв. Нэгэн дүр зураг дэлхийд даяар тархсан юм. Цаг хугацаанд хөлдсөн доромжтол. Энэ бол хэлэлцээр биш харин төрөмгийлэл байсан юм. Нэг хүн гарын үсэг зурж нөгөө нь харж зогсно. 4 сарын дараа Үмэн Самун гудамжнуудыг нөмөрч Жакарта хот шатаж эхлэв. Уудалгүй Сухартаа ч гэсэн огцордог. Олон жилийн турш энэ бүхэн зүгээр нэг давхцал мэт харагддаг байсан ч баримтууд ар араасаа хөвөрсөөр. Ганад дахь Америкийн албан тушаалтнууд Нкрумаг огцруулах талаар ярилцаж байсан. Чилд тэд сөрөг хүчнийг санхүүжүүлж, эзэн засгийн хорлон сүйдэх ажиллагаа зохион байгуулж, төрийн эргэлтийн төлөөлөгчтэй ойр холбоотой байжээ. Индонезид Америкийн нэгдсэн улсын Сухартад үзүүлсэн дарамт зэвсгээр биш, харин тоо баримт хүснэгт хүүгийн хувь зэргээр ирсэн. Эдгээр нь зүгээр нэг дарамт биш байсан. Тэд бол зориудын унгаалт юм. Энэ 3 удирдагчийг юу холбодог вэ? Тэд бүрэн дэлхийн эдийн засгийн дэг журамд сорил тавьсан юм. Тэд бүрэн олон улсын валютын сангийн замд саад болсон хүмүүс. Тэгээд тэд нар бүгдээрээ алга болцоосон. Яаж цэрэггүй, туггүй, хариуцлагагүй нэгэн байгууллага улс орнуудыг өөрсдийн хүснээр нурааж чаддаг байна.
Жишээ нь та нэг улс орны удирдагч байлаа гэж бодъё. Түүнийг эрхэм дээдс гэж нэрлэе. Таны улс төрийн тойрон хүрээлэгчид чинь эрх мэдэлтэд ташуурсан бас шампан дарс шимээд бас өндөр харуул хамгаалалтаа яваад идэг. Орой болгон Дарсанд банкт сурч Швейцарын банкнд хэдэн сая доллар хадгалчихсан. Харин ард түмэн бол шал өөр дүүх. Валютын анш чи өдрөөс өдөрт унсаар инфляц газар авч тавирууд чинь хоосорч ард түмэн чинь өсөж ядарч байна. Галыг чи асаагаагүй ч одоо байшин шатаж байна. Харин бүгд чам руу харан зогсно. Сайдууд чинь бүхэлдэж ирээд намуухан хоолоогоор адилхан зөвлөгөө өгнө. 3 өсгтэй байгууллагад ханд 1000 үр дагаврыг дагуулсан зөвлөгөө. Чамд энэ бол цорын ганц найз үр гэж хэлнэ. Гэхдээ бид бүгд мэднэ. Хүн бүхэн хангалттай зөвхөрвөл найдар өөрөө аюултай болдог юм. Инээмсэглсэн нэгэн дипломат ирнэ. Цэвэр зэмсгэр хослолд гялалдсан гутал хурц ухаан. Тэр аврах багт санал болгоно. Шинэ хөрөнгө оруулалт, техникийн тусалцаа бүгд нэг зээлийн гэрээнд шингэсэн. Энэ бүхэн аврал мэт санагдана нэг л гарын үсгийн цаана. Гэвч үнэхээр аврал мөн үү гэдгийг хэн ч мэдгүй. Тэгээд тэд чи яг үнэндээ яг хин юм бэ? Түүх рүү эргэн орцгоё. 1944 он дэлхийн ертөнцийн дайнтай хэвээрэл байлаа. Гэвч ялалт ойрхон байлаа. Нью Хэмпширийн Бреттон Вудс холбоотон болон холбоотон орнуудын 44 орны төлөөлөгчид нэгдсэн үндэстэн байгууллагын мөнгөний ба санхүүгийн баг хурлын нээлт дээр ерөнхийлөгч Рузвельтийн урилгаар тэд White Mountains-ийн энэ тусгаарлагдсан амралтын газар ажиллах болно. Тэдний даалгавар бол валютын дайн дахин сөргөлдөн өдөөх ёсгүй, улсууд дахин ганцаараа унах ёсгүй байсан юм. Бреттон Вудсын ач холбогдлыг дүгнэхдээ ноён Винсент хэлэхдээ манай эрхэм зорилго бол жинхэнэ олон улсын хамтын ажиллагааны хөрсөн дээр энхийн эдийн засгийн суурийг бий болгох 50 замнал юм гэж хэлэв. Америкийн нэгдсэн улс энэ хүчин чармаалтыг манлайлав. Ялсан баялаг. Европтой харьцуулахад үл гэмтсэн. Гэвч ширээний ард суугаа эрчүүдийн алсын хараа нь ялалтаас цааш байсан. Франклин Д. Рузвельтийн сангийн сайд Генри Моргентау зарлахтаа бид эдийн засгийн үндсэргийг үзлийн хор уршиг танин мэдсэн. Энэ бол түүний төгсгөл байх болно гэж хэлв. Харин агуу эдийн засагч Джон Мейнард Кейнс үүнийг хүний ахын дүүсийн холбоо гэж хүртэл нэрлэсэн. Тэрхүү мөрөөдлөөс хоёр байгууллага төрөн гарсан юм. Дэлхийн банк, гүүр хотууд болон физик шарх сойрог гэмтлийг дахин сэргээхэр. Харин олон улсын валютын сан илүү хэцүү зүйлсийг хэрэгэхээр иргэдийн итгэлийг олон улсын валютын тогтвортой байдлыг хангаж, манипуляцаас хамгаалж хамгийн сүүлчийн авралын зээлдэгч байх ёстой байв. Тэдний амлалт нь гишүүдэд хүнд үйдэн туслах, ичгүүргүй шийтгэлгүйгээр баян ядуу ялгаагүй бүх улс хэрэгцээ тулсан үед бие биедээ түшиг болох хамтын валютын систем юм. Эмх замбраагүй байдлын эсрэг галын хэрэм юм. Энэ бол энгийн эдийн засгаас илүү зүйл байлаа. Энэхүү үзэл санаа нь бодит байдлаараа олсон хэрэг байсан. Харин дайнд нэрвэгдсэн улс орны хувьд мөнгөн дээр тогтсон итгэл найдвар байсан. Гэвч түүх зөвхөн мөрөөдлийг хадгаж үлддэг бай. Зөвхөн үр дүнг нь чухалчилж үзнэ. Гэсэн ч 1944 онд өрөөнд хүчний хуваарлалд энэ тэнцүү байсангүй. Ширээний нэг талд эрх мэдэл дэндүү их байсан. Үзэгний бих хатаж амжаагүй хаад дэлхийн хүчний тэнцвэр аль хэдийн нэг тишээ хазааж байлаа. Бидний өмнө дурдсан эрхэм дайс маань эхнийх биш бөгөөд эцэгч биш юм. Дөнгөж 17 настай хүү нүүрэндээ буудуулдаг. Дайны хүлд биш эсвэл зэрлэг дээрэмчтэд халуулаагүй. Зүгээр л нэг эсэргүүцлийн жигсаалын үеэр Боливийн Кочабамбагийн ойролцоо 2000 оны 2 сард алуулсан. Түүний нэрийг Виктор Хьюго Даза гэдэг байсан. Тэр бол зүгээр нэг гудамжинд алуулсан хүү байгаагүй. Энэ бол энэхүү байгууллагын хор уршиг юунд хүргэж болохын нэг жишээ юм. Эдийн засгийн туршилт харь орны далд колоничлол болон олон улсын валютын сангийн эдийн засгийн тусламжийн үр нөлөө юунд хүргэж болох тод жишээ юм. 1960 онд Боливи улс нь улс төрийн хувьд тогтворгүй байлаа. Харин эдийн засаг нь өсөлттэй байсан. Тэдэнд газрын тос байсан бөгөөд тэдэнд гэрэлт ирээдүг өгнө гэж найдаж байлаа. Зөвхөн газрын тосны нөөц нь гихтэл Боливи экспортын тал хувийг бүрдүүлж тэд ч ёстой петро доллараар цэцэгдэж байсан үе. Тэдний цэргийн диктатурт удирдагчид нь эзэн хаан шиг хамаагүй зээл авч дэд бүтэц импортын бараа бүтээгдэхүүн цэрэг зэвсэг өөрсдийнхөө эрх мэдлийг бэхжүүлж чадсан. Тэд донтой юм шиг л мөнгө зээлээд хинч тэднийг бойл гэж хэлээгүй харин нөгөө хэд нь өгөх дуртай байсан.
Гэвч энэ нь яг л хөзрийн байшин шиг 1982 онд тэдний бүтц нуруу унсан. Тэдний үр зээл дотоодын нийт бүтээгдэхүүнээс 100% ихсэж тэгээд татварын орлого нь нуурсан юм. Тэгээд шийдэл нь юу байсан гэж илүү их мөнгө хэвлээд нэг ширхэг талах авах гэж нэг шуудаа мөнгөөр авах хэрэг гарсан юм. Тэгээд тэдний инфляц нь 11,000-аар өссөн. Энэ нь зүгээр ч нэг хямрал байхаа болж эдийн засгийн шоконд орсон. Тэгээд тэдэнд эмч хэрэгтэй болж байгаа юм. Авралын ганцхан гарц нь тэдэнд сонгогдсон. Энэ нь олон улсын валютын сан байлаа. Гэвч олон улсын валютын сангийн эмчийг илгээсэнгүй. Хэрцгий мэс засалж явуулснаар тэднийг ангаах биш, шокийн эсрэг үйлчилгээтэй эмчилгээ санал болгож байгаа юм. 1985 оны 8 дугаар сард ерөнхийлөгч Виктор Пас Эстерон Сорогийн гарын үсэг зурсан дэд зарлиг 2160 Харвардын эдийн засаг Джеффри Сакс бичиж боловсруулсан. Боливи бүхэл бүтэн эдийн засгаа тайраад шатаахаар зөвшөөрсний дараа олон улсын валютын сан хаалганы шатхууны үн шүнжин 3 дахин өсөв. Цалин зарцааж үнийн хяналтыг хүчингү болгож уурхаагаас 20,000 гаруй ажилчдыг нэг мөссөн ханллаа. Тэтгэргүй, дахин сургах боломжгүй, ирээдүггүй. Карлос шиг хүмүүс юу ч гүйлдэв. Уурхай ажилчин ажилласаа гарсан. Гэхдээ бүр дордмоор нь түүнийхөө өвдөж эм хэрэгтэй болсон. Энэ бол жинхэнэ юм юм. Харин одоо эмнэлгүүд асар үнэтэй. Карлос олон нийтийн халамжаас хасагдсан. Олон улсын валютын сан үүнийг эдийн засгийн шинжилэл гэж нэрлэсэн. Ховчлол үргэлж муу биш. Эерэг жишээнүүд ч бий. Гэхдээ амьдралыг өөрийг нь заруул яах вэ? 1999 он Семапа, Кочабамба хотын нийтийн усан хангамжийг ховчилжээ. Худалдаа авагч нь Бестрел удирдсан юм. Агус Дел Тунари нэртэй гадаад корпорац юм. Энэ зүгээр ус биш, энэ бол хяналт байлаа. Бүх усны их усөөр бүр хамтын хуудаг борооны ус хүртэл төлбөртэй болов. Шүнжин усны үн өсөв. 100%, 200%, зарим айлд 300% нэмэгдэв. Карлос өсвөр насны хүү Виктороо ус авч чадахгүй болов. Арт түмэн тэмцэн оюутнууд, үйлдвэрийн ажилчид, тариачид, координатор нэрийн доор нэгдэв. 2000 оны 2 дугаар сард тэд жагсаж зам хаасан. Усыг арт түмэнд буцаахыг шаардсан. Харин засгийн газар танк гаргаж цэргийн байдал зарласан. Дараа нь улсын хувь заяаг өөрчилсөн мөч ирэв. 2000 оны 4 дугаар сарын 8-нд Виктор Хьюго Даза 17 настай усаа хамгаалж яваад буудуулан алагдсан. Түүний цус асфальтыг будагдсан ба ус хизээч дахин цэвэр харагдаагүй юм. Гэвч түүх Кочабамбад дуусаагүй. Бехтэл бууж өгөөгүй. Тэд Боливийг $50 сая нэхэмжлэн шүүхэд өгсөн. Тэдний хулгайлж амжаагүй ашигын төлөө шүү дээ. Тэд Нидерландын гэрээний завхарлыг ашиглан Дэлхийн банкны нууц шүүх ICSID-д нэхэмжлэл гаргажээ. Хүүхдүүдээ алдсан ус одоо алуурчдынхаа мөнгийг төлөх ёстой болжээ. Эсэргүүцлийн давалгаа Сан Франциско, Испани, Нидерландд дэгдэв. Эдэгтнүүд Бехтлийн төв байрны үүдэнд өөрсдөө гавлав. Эст нь компани бууж өгөөд тэд 30 цент аваад явсан гэдэг. Болив ганцаараа биш бөгөөд олон улсын валютын сангийн эмчилгээ санал болгодогч түүний мис засал гаж нөлөө дахин өвхөл дагуулсаар л байгаа. Олон улсын валютын сан ба Дэлхийн банк юу хийдэг вэ гэвэл ядуу улсуудыг тэдний хөдөлмөр баялгаар нь сордог. Энэ бол шинэ хэлбэрийн колоничлалтай адил юм. Виктор буудулсан Карлос эргэж босоогүй юм. Болив болон Боливийн амьд үлдэхийн тулд сүнс ба бие худалдаас өөр аргагүй болсон. Энэ хэний хямрал вэ? Боолчлолыг хүн төрлөختөн устгасан гэж боддог. Колонод тусгаар тогтнолоо зарласан. Гэхдээ хэлхээс алга болчихоогүй. Зүгээр л өөр хэлбэрт шилжсэн бол яах вэ? Банк ба санхүүгийн сан нэгэнтээ элд бууны хүчийг өөрийн хүчээр сольсон. Тэд үүнийг диктатуртай хамтран хийдэг байв. Нэгэн цагт хяналт эзлэн төрөмгийллээр ирдэг байсан бол өнөөдөр заримийнх нь үздгээр гэрээгээр ирдэг болсон. Дайнаар биш, харин утсанд уйсан зээлээр. Тэд үүнийг чөлөөлөлт гэж нэрлэнэ. Гэвч бодит байдалд энэ систем бол асар том сорох машин шиг. Улс орнуудын баялагийг сорж, тэр салбаруудад оролцож буй корпорациудаас татвар авах чадварыг нь хүртэл хуулах систем. Энд нэг аимшигтай
зөгнөл бий. Баян орнууд ядууст байгалаа хамгаалах тухай лекц уншиж байх үед олон улсын валютын сан, Дэлхийн банк Филиппинчүүдэд өөрөө төлөхийн тулд экспорт хийх ёстой гэж хэлнэ. Харин тэдний өв хөрөнгө бол эмзэг газар шороо, ашигт малтмал ба ой мод юм. Тиймээс газар дэлхий өөрөө төлөх болно. Олон хүний хувьд энэ бол зүгээр 3 хэсэг костюмтэй шинэ колоничлал юм. Энэ шинэ эзэнт гүрний төвд олон улсын валютын сан байна. Өөрийн занганд орох нь энгийн. Улс зээлэн төлж чадахгүй. Дахиад л зээлнэ. Дараа нь олон улсын валютын сан дүрм, шаардлага, хэмнэлтийг дагуул ирнэ. Занганд нь улам гүн орцгоно. Бид капитал дутагдaltaй гэж хэлдэг. Капитал дутагдах тусам бид зээлхэсгээр аргагүй. Энэ нь Америкийн нэгдсэн улсын банк цалинтай ажиллаж байгаа. Өдөр тутмын зээлдэгчээс зээлхэсгээр аргагүй шахагдахтай яг адилхан юм. Бид ийм өөрийн мөчлөгөөр эргэлздэг. Тэр өөр яг хэлсэнчлэн хяналтын системийн механизмыг бий болгодог. Өөр бол шин зэвсэг болж засгийн газруудаас ямар ч маневр хийх орон зайг нь булаадаг. Тэд зээлээ төлөх үү эсвэл эмнэлэг, сургууль, нийтийн үйлчилгээг санхүүжүүлэх үү гэдэг хоёрын хооронд сонгохоос өөр аргагүй болдог. Харин төлж чадахгүй болох үед яг тэр үед нь олон улсын валютын сан өөрийнх нь нэрэлтгээр авран туслах багцтайгаа орж ирдэг юм. Олон улсын валютын сан гэхдээ энэ нь хор болвол яах вэ? Аргентиныг бодоод үзье. Дэлхийн хамгийн баян улсуудын нэг байлаа. Үржил шимтэй газар нутаг, газрын тос, хар алх, хүчрхэг дундаж давхарга. Гэхдээ баялагийг нь хамгаалалт болгож чадаагүй. 10 жилийн авилгал, цэргийн эргэлтүүд, эсрэг тэсрэг бодлогын савлгаа, амлалтыг эмх замбраагүй байдал руу төлхөө. 1976 онд харгас дарангуулал эрх мэдлийг булаан авна. Гудамжинд танкууд, гол мөрөнд цогцоод. Гэвч хүчирхийллийн цаана чимээгүй нэг зүйл өрнөн. Энэ бол өр юм. Хувийн секторын 12 тэрбум долларын өр нууцаар улсын нэр дээр шилжүүлэгддэг. Арт түмэн төлнө. Элеватад цэвэрхэн мултрана. Дараа нь гиперинфляц ирж хүмүүс мөнгөө улс орноос гаргаж эхлэв. Үүн дээр нэмэгдээд Фолклендийн дайнд учирсан доромжлол, Аргентин ба Их Британий хоорондын арлын тусгаар тогтнолын төлөө өрнсөн богино боловч цус асгарсан мөргөлдөө. Аргентин улс цус алдсан ч гэсэн эмчин аль хэдийн хүлээж байв. Олон улсын валютын сан аврагч мэт ирдэг. Зээл олгогч. Гэхдээ хаалганы манаач бас мөн. Зээл ирнэ. Дагаад гэрээч ирнэ. Харин тэр гэрээ нь Аргентины ирэх 30 жилийн хувь заяаг тодорхойлсон юм. Гэрээнд дэд бүтцийн өөрчлөлт гэж нэрлэдэг зүйлийг тулгана. Санхүүжилтийн амлалт өгдөгч ихэнх хүнд энэ нь бүтцийн шийтгэл эсвэл хуучин колоничлалын үе рүү буцсан мэт санагддаг байв. Бид хуучны их гүрнүүдийн ихгүй болон буу сум номын колоничлалыг өөрийн империализм болон хувиргасан. Энэ бол дэд бүтцийн өөрчлөгдсөн хөрш шиг үе үе нурааж илүү их хогонд зай гаргадаг тогтолцоо юм. Төрийн өмчүүд зарагдана, нийгмийн зардлыг танана, татаасыг арилгана. Энэ бүхэн үр ашигтай байдлын нэрийн дор явагддаг. Тогтвортой байдлын нэрийн дор. Incursionando e interviniendo en áreas que no le corresponden. Гэвч эдгийнхээ оронд Аргентин улам уруудсан юм. Ингээд 2001 онд Аргентин өөр төлбөрөөсөө болж дефолт зарлав. Queremos conseguir un crédito stand-by del Fondo Monetario. Дундаж давхаргын хадгаламж нь нэг шөнийн дотор алга болж тэтгэврийн санан дампуурж ядуурл дээд цэгтээ өсөж байлаа. 19 жилийн дараа 2020 онд Аргентин дахиад нэг өөрийн бүтцлэл хэрэгтэй боллоо. Дахиад нэг хямрал. Олон 10 жил өнгөрсөн ч энэ мөчлөг хизээч дуусаагүй. Харин үнэндээ олон нийтийн байгууллагууд нийлээд 13 их $80 давсан дэмжлэг авсан байдаг. Харин шагналт нь юу болсон бэ? 1982 оныхоос 60% илүү өртөө болох. Үр үлдсэн зовлонч мөн адил үлдсэн юм. Hace algunos minutos el Fondo Monetario anunció un programa inédito para la Argentina. Энэ бүх хөгжлийн дараа ганц л асуулт тод үлдэнэ. Эндээс яг хэн ашиг хүртсэн бэ? Profited.
Эдийн засгийн өсөлт санхүүгийн тогтвортой байдал дэлхийг аюулгүй болгодог. Эдийн засгийн бодлогын эсрэг жигсаал хүмүүсийн амьдралд нөлөөлдөг. Хоол хүнсний үн, боловсрол, ажлын байр, ирээдүйн боломж, олон улсын валютын сантай хийх тохиролцоо хүртэл. Олон улсын валютын сангийн амлалт бол сэтгэл татам. Энэ нь найдвар хөгжил цэцгэлтийг амлаж байгаа мэт. Гэхдээ дараа нь тэд нарийн бичвэрийг гаргана. Олон улсын валютын сан орж ирэхэд зөвхөн мөнгө авчрахгүй, дүрм авчирна. Шинжлэлүүд нь парламентэд биш, хаалттай хаалганы цаана сонгогдоогүй технократууд болон Вашингтонд суугаа албан тушаалтнуудтай хийгддэг. Эдгээр байгууллагуудын давмгайлсан байр суурийг ойлгох нь чухал. Ихэвчлэн засгийн газрууд өөрийн парламентын шаардлагаас илүүтэй Дэлхийн банк, олон улсын валютын сангийн ашиг сонирхолд хариу өгдөг. Энэ нь ардчилсан үйл явцыг устгаж байгаа хэрэг. It is actually stripping away the democratic process. Тэд үүнийг conditionality буюу нөхцөл байдал гэж нэрлэнэ. Гэхдээ энэ бол хүлдүү бөгөөд аимшигтай зүйл. Эрүүл мэндийн төсөв танах, цалинг зарцаах, төрийн өмчийг зарах бүгд Excel хүснэгтийн дагуу тоонуудад буусан хэмнэлтийн бодлого юм. Харин зовлон тэгш хуваагдахгүй. Аргентинд ядуурл удаадараа 37%-аас 58% хүртэл өсөрч өссөн. Ядуу иргэдийн дундах амин хорлолч бас нэмэгдсэн. Учир нь олон нийтийн үйлчлэгээ нуурч байв. Үйлдсэн зүйл бол галын буурлуулалт, эрчим хүчний сүлжээ, харилцаа холбоо, төмөр замууд үр ашигын нэрээр ховчлогдож, улс төрийн дотны хүмүүс болон гадаад корпорациудад хямдхан шилжив. Африк, Латин Америкт даяар Citibank, Chase зэрэг банкуд анх өөрсдөө түлхсэн зээлээр баригдсан үйлдвэр, нефт боловсруулах газруудыг чимээгүйхэн эзэмшив. Эдгээр зүйлсийн үр дагавар нь газар дээрээ сүрэл авчирсан. Эмнэлгүүд хаагдж, тосгонууд өөрийн дарамтнаас зайлсхийхийн тулд цахилгаанаа хуваарлан хэрэглэж байхад Wall Street хөгжиж буй зах зээл дээрх өрнөөс өрний солилцооны үр дүнд хундаг өргөж байв. Энэ сул дорой байдал шин төрлийн хөрөнгө оруулагчдыг татсан. Paul Singri, Elliott Management зэрэг хедж сангууд дампуурхад ойрхон байгаа улсын өрийг хэмд авч туслах гэж биш, дарамт шахалтыг улам нэмэгдүүлэх гэж авдаг байв. Тэд олон улсын валютын сангийн бодлогоор аль хэдийн өвдсөн улсуудыг шүүхэд өгч эхэлсэн. Эдгээр нь шинжлэл биш байсан. Эдгээр нь баялагийг ард түмнээс холдуулж, бусдад шилжүүлэх үйл явц байсан. Олон улсын валютын сангийг шүүмжлэгчид үүнийг хоцрогдсон үр дүнгүй байгууллага гэж хэлдэг. Critics of the IMF say it is outdated and ineffective. Of the 89 developing countries that received IMF loans, more than half were no better off afterwards. In fact, 32 were poorer. Гэхдээ хүмүүс бараг сонсдоггүй нэг зүйл бий. Эдгээр хэлцлүүд зөвхөн орнуудыг авраад дараа нь сорж хоосолдог гэж яригддаггүй. Мөн анхны зээлдүүлэгчдийг аюулгүй байлгана. Олон улсын байгууллагууд аюулгүй. Коммерцийн банкуд ч аюулгүй. Хоёр талын зээлдүүлэгч улсууд ч бас аюулгүй. Харин гурав дахь ертөнцийн ард иргэд л аюулгүй биш. Тэд өрийг үргэлжлүүлэн төлсөөр байдаг. Энэ бол олон хүний үздэг олон улсын валютын сангийн бодлогын дутуугүй үнэн. Зовлонг нийгэмд тараадаг харин ашиг нь хувийнханд очдог. Бид эдгээр тогтоосон дүрмүүдийг анхаарч үзэх хэрэгтэй. Эдгээр дүрмүүд энгийн хүмүүст ямар нөлөө үзүүлдгийг харахад маш муу дүрм гэдэг нь ойлгомжтой. Олон улсын хамтын ажиллагааны дагуу санаан дээр байгуулагдсан атал олон улсын валютын сан яагаад маргаантай бодлоготой зууралддаг вэ? Эдгээр бодлогыг боловсруулдаг хүмүүс маш ухаалаг бодит байдлыг ойлгодог. Тэгвэл тэд хэний төлөө ажилладаг вэ? Үр дүнгээл хар. Хөгжиж буй орнууд тогтмол дарамтанд орж хөгжлөө хязгаарлуулж баялагийг нь хямдхан үр ашигтайг сорж явдаг. Харин үйлдвэрлэлийн өндөр хөгжилтэй орнуудад ашиг хүртдэг юм. Эдгээр ухаалаг бодлогууд санамсаргүй биш бөгөөд тэд хэний ашиг сонирхол хамгаалагдаж байгааг илтгэдэг. Олон улсын валютын сан яагаад энгийн хүмүүсийг хохироодаг дүрмүүдийг байнга түлхэж байдгийг ойлгохын тулд тэдгээр дүрмийг хэн гаргадгийг харъя. Олон улсын валютын сангийн 190 орон эзэмшдэгч энэ нь алшлын зарчмаар ажилдаггүй. Хувь эзэмшигчдийн клуб шиг ажилдаг. Санал тэнцүү биш квотаар тогтоогддог. Америк нэгдсэн улс дангаараа 16%-аас илүү саналтай. Энэ нь ямар ч том шийдвэрийг вето хийх хангалттай. Европ болон бусад баян орнууд үлдсэн ихэнхийг нь хяндаг. Африкт Дэлхийн банкнд хэдэн төлөөлөлтөө гэж 54 улсыг ердөө 2 гүйцэтгэх захирал төлөөлдөг. Энэ бол засаглалын тэгш тус байдлын тод жишээ.
in the governing structure is clear. Олон улсын валютын сан саяхан зарим өөрчлөлт зарласан ч хэм маяг нь өөрчлөгдсөнгүй. Өмнөд өөртөө хойд шийдвэр гаргадаг. Тэдний гол зорилго бол ашиг биш эрх мэдэл, нийгмийг хянах эрх мэдэл юм. Энэ нь тэгш бус байдлаас залхсан Хятад энэтхэг зэрэг орнууд өөрсдийн замыг нээж эхлэв. BRICS Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк шин дүрм шин байгууллагууд. Мессеж нь ойлгомжтой. Хэрвээ олон улсын валютын сан өөрчлөгдөхгүй бол бид өөрсдөө шин тогтолцоо байгуулна. Олон улсын валютын сангийн нөлөө буурсан мэт харагддагч улс орнууд хамгийн цул дорой үедээ тэд хамгийн хүчтэй цохилтыг өгдөг. Ковидын үед тэд их зарцуул гэж зөвлөсөн ч гэрээний бичгийн жижиг үсгэн дотор хямрал өнгөрмөгс мөсөө чангалах амлалт байсан. Тэтгэмж бууруулах, цалинг зарцаах, нэмэн үртгэхийн албан татврыг нэмэх хямралын үеэр хүртэл энэ бол бөмбөг довтлогоо биш. Тоо. Гэхдээ энэ бол өөр хэлбэрийн дай юм. Барууны нийгэм болон Америк, Европ болон түүнээс цааш энэ системгүй бол илүү эрүүл болно гэж би боддог. Тэр нь илүү цөөн мөлжлөгтэй, илүү цөөн шунхай шинжтэй болно. Илүү хөдөлгөөнд, илүү төсвөртэй, илүү их ёс суртахуунтай болно гэж би бодож байна. Нэг цагт бэлэн мөнгө бол зүгээр л мөнгө байсан. Улс төргүй мөрдөх системгүй, дижитал ID-гүй, интернетгүй, цэнэгчгүй ажилдаг. Баримтгүй иргэдэд, настнуудад гэр бүлийн хүчирхийллээс цогтож буй хүмүүст бэлэн мөнгө бол хамгаалалт байсан. Бэлэн мөнгө бол хэвлсэн эрх чөлөө хэмээн эдийн засагч Ларс Фельд хүртэл хэлсэн байдаг. Гэвч цар тахлын үед энэ эрх чөлөө аюултай мэт болж эхэлсэн. Мөнгө вирус тараадаг уу гэх айдас тархав. Money changes hands all the time, but can it carry the coronavirus? The short answer is most likely. You pay with credit or cash? That's a phrase we've heard a lot, but since the coronavirus outbreak, you might be hearing a little less of it now, and instead businesses might be saying card only. Нэлгүүрөө зөвхөн картаар гэд бэлэн мөнгийг бараг хоригдсан. Айдас дундуур гарч ирсэн шийдэл контактгүй ол мөртөө хянагддаг төлбөрийн систем. Хямрал бүр системийг өөрчилдөг. Тэгээд CBDC буюу төв банкны дижитал валютууд орж ирв. Програмчлагддаг, хянагддаг, байнгын мөрдөгддөг. Хэн юу хөдөлж авсныг бүхэлд нь бүртгэн. Хэн хэнд мөнгө шилжүүлснийг хадгална. Хөдөлгөөн бүхэн газрын зурагтай болно. Үүнийгээ санхүүгийн хүртээмж гэж нэрлэдэг байгаа. Орчин үеийн инновац гэж магтана. Гэхдээ хэн хийж байна вэ? Mastercard, Visa, олон улсын валютын сангийн финтек зөвлөхүүд. Төв банкуд өөрсдийгөө бие даасан технократ байгуулах гэдэг. Гэвч тэд сонгогддоггүй тийм атлет дэлхийн хамгийн хүчтэй хүмүүсийн нэг хэсэг. Үүний өсөлт ажилгүйдэл, зээлийн хүү, дижитал мөнгө бүгдийг зохицуулж байна. CBDC өөрөө хүчтэй харин хиймэл оюухантай хослол бүр ч аимшигтай. Жишээлбэл төргөө хоолнд $50 зарцуулбал алгоритм санана. Жагсаал танд өгөв тэмдэглэгдэнэ. Зан үйлийн квот дутуу гүйлгээ хориглогдно. Төв банкны дижитал валютыг CBDC програмчлах замаар тухайн мөнгийг ямар хүмүүс эзэмшиж болох, мөн ямар зорилтоор ашиглаж болохыг яг нарийн чиглүүлж болдог. Жишээлбэл зөвхөн хүнс авах гэх мэт. Энэ бол мөнгө биш, энэ бол хүзүүч юм. Олон улсын валютын сан аль хэдийн ажиллаж эхэлсэн. 130 гаруй улс дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 98%-ийг CBDC боловсруулах шатанд. Олон улсын валютын сан зөвхөн зөвлөх биш, дэлхийн стандарт тогтоож байна. Харин далд төлөвлөгөө, тэдний тусгай зээлтийн эрх юм. SDR-ын дижитал хөлбөр, хэлийн чанадгүй програмчлагддаг нэгдсэн валют юм. Энэ бол ямар нэгэн хуульдан биш. Тэдний албан ёсны замын зураг юм. Гэхдээ нэг л асуулт үлдэж байна. Тогтворжуулагч нь хизээ хорих системийн архитектор болох вэ? CBDC эрх хэсэг нь биш. Бид юу алдаж байгаагаа хаалга хаагдахаас өмнө ойлгох хэсэг нь л чухал байгаа юм. Хэрв та олон улсын валютын сангийн төлөвлөгөөг төгшүүртэй гэж бодож байвал та ганцаараа биш ээ. Ultimately,
It's up to you all. Right? Эцэст нь бүх зүйл та нарын л гарт байна. Амжилтгүй болсон загварт эсэргүүцэл үзүүлж чаддаг шинэ үеийн эдийн засагчдыг бий болгох нь та бүхний л хийх ажил. Гэхдээ энэ түүх энд хүрээд дуусахгүй юм.